Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хэл ярианы сургалтаараа эсрэг утгатай үгийг ялгаж сурцгаая. Хүүхдүүдээ, өгүүлбэр эрхтний дасгалаа хамтдаа хийцгээе. Өгүүлбэр эрхтний дасгалыг хийснээрээ хүүхдүүд бидний хэлний булчин хөгжиж, авиан дуудлагыг зөв дуудах, өөрийгөө бусдад илэрхийлэн ярих чадварт суралцсанаа. Багшигаа хэлэхээр дагаад хийгээрэй хүүхдүүдээ. Могой урд хилдээ шүү. Хилээ гаргаарай. Мондог хурдан хөдөлдөг шүү. Хилээ хоёр дэш нь хурдан хөдлөхөөрэй хүүхдүүдээ. Миний хилж урт шүү. Юунаас ч дутахгүй туйхан шүү. Хилээ урт гаргаад хоёр дэш нь хурдан хөдлөхөөрэй хүүхдүүдээ. Өө зөв, сайн байна. Дараагийнхаа дасгалыг хийцгээе. Хилээ бөмбөг болгоё. Хацраа хаалга болгоё. Амьсгаагаа төгжээд хацраа том болохоорой. Хүчтэй түлхээд гол хийж тоглоё. Амьсгаагаа гаргаарай. Дараагийнхаа дасгалыг хийцгээе. Өглөө босоод шүдээ угаана. Өөрөө би сайтар угаана. Үүдэн шүднээс арай хүртлээ өөрөө би цэвэрлэж чаднаа. Хилээрээ бүх шүднүүдээ угааж буй хөдөлгөөнийг хийгээрэй. Өгүүлэх хэрэгтнийхаа дасгалыг багштайгаа хамтарч хийсэн хүүхдүүддээ баярлалаа. Одоо бүгдээрээ эсрэг утгатай үгээ нэрлэлцгээе. Өдөр, шөнө, хуурай. Хуурайгийн эсрэг утгатай үг нь нойтон. Бохир. Бохирын эсрэг утгатай үг нь цэвэр. Халуун. Халууны эсрэг утгатай үг нь хүйтэн. Нээх. Нээхийн эсрэг утгатай үг нь хаах. Унтах. Унтахын эсрэг утгатай үг нь сэрэх. Чимээгүй. Чимээтэй. Хоосон. Дүүрэн. Инээх. Инээхийн эсрэг үг нь уйлах. Асаах. Асаахын эсрэг утгатай үг нь унтраах. Суух. Суухын эсрэг утгатай үг нь босох. Хүүхдүүдээ, зурган бүдүүж ашиглан эсрэг утгатай өгүүлбэр зохиоцгоё. Багш нь зурган бүдүүчийг ашиглаж өгүүлбэр зохиож үзүүлье. Жимсний сагс хоосон байна. Сагсанд дүүрэн алим байна. Зохиосон өгүүлбэрт маань хоосон, дүүрэн гэсэн эсрэг утгатай үг орсон байна. Дараагийн өгүүлбэрийг зохиоё. Орой цагтаа унтах. Өглөө эрт сэрэх. Багш нь зураг тохируулан өгүүлбэр зохиолоо. Өгүүлбэрт маань унтах, сэрэх гэсэн эсрэг утгатай үг орсон байна. Дараагийн 6 ажиглаарай. Шөнө гэрлээ унтраах хэрэгтэй. Өдөр гэрлээ асаах хэрэггүй гэсэн өгүүлбэр зохиолоо. Өгүүлбэрт маань унтраах, асаах гэсэн эсрэг утгатай үг орсон байна. Хүүхдүүдээ, өнөөдрийнхөө сургалтаараа эсрэг утгатай үгийг ялгаж өгүүлбэр зохиож сурлаа. Үдсэн мэдлэгээ баттгаад гэр бүлийнхэнтэйгээ хамтарч эсрэг утгатай үгээр өгүүлбэр зохиож сураарай. Монгол үндэснийхээ хэлээр зөв ярьж, их хэлнийхээ өв соёлыг хайрлан хамгаалцгаая. Цаг алдалгүй захимаар хөгжиж байгаа хүүхдүүддээ баярлалаа.